Нийслэлчүүдийн шийдэж чадахгүй байгаа ганцхан асуудал бол яахааргүй агарын бохирдол. Биелэгдэшгүй даалгавар авсан хүүхчиг яахаа мэдгүй суусаар Улаанбаатар хотын иргэд бид өвчний өвөр болж эхэлсэн гэхэд хэлсдэхгүй. Агарын бохирдлоос үүсэх уушгины хавдар гэх өвчин бүртгэгдсэн гэсэн ч агарын бохирдлоос салах аргыг бид олж чадаагүй байгаа нь асуудлаа. Амыг одоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их хэмжээний ийм агарын бохирдолд хүний амьсгалын эргэтэн тогтолцоор нэвтрэн орохоор хүний амьсгалын тогтолцооны хамгаалах одоо зохицолттой хамгаалалтын одоо байдал бүрэн хэмжээнд алдагдаад ингээд бүх төрлийн амьсгалын одоо өвчлөл үүсгэх одоо үндсэн шалтгаан болж байна. Үүнийхтэй бол уушгины хавдрын үндсэн гол шалтгааныг бол тамхи гэж авч үздэг. Бүх уушгины хавдрын өвчтөй хүмүүсийн 90 орчим хувьтай бол тамхины шалтгаантай гэж үздэг. Гэтэл огт тамхи татдаггүй хүмүүс уушгины хавдар сүүлийн үед бол онцлогдож байгаа тохиолдлууд илбэх байгаа бөгөөд энийг юутай холбож тайлбарч байна гэхээр агарын бохирдол дотор агуулгадж байгаа хорт хавдар үүсгэгч элементүүд нь уушгины одоо уушгинд нэвтрэн орж хүний эрүүл эсийг хавдрын эс рүү шилжүүлэлт хийж ингээд одоо огт ямар ч одоо эрсдэлгүй тамхи татдаггүй ийм хүмүүсийн дунд хавдар үүсэж байгаа нь агарын бохирдолтой холбоотой гэж ингэж үзэж байна л да. Нийслэлийн агарын чанарын албанаас гаргадаг тоон мэдээлэл заах самбарт 1600 гэсэн тоог заасан байлаа. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн зүүн хойно байрлах лед самбарт том болон нарийн ширхтээ тоосон цэрийн агуулмж бүхий бохирдлын хэмжээг гаргажээ. Мөн хүхэрлэг хийн болон нүрс хүчлийн хийн хэмжээгч мөн тоон үзүүлэлтээр гаргасан байсан юм. 1600 гэдэг тоо гамшигын хэмжээ. Агарын бохирдлыг хэмжихдээ дараах шатлалаар өсгдөг байна. За Монголоос агарын бохирдолтой тэмцэх асуудлыг олон жил ярьж байгаа боловч агарын бохирдлоо бууруулж чадаагүй орны тоонд ордог юм а. За агарын бохирдлыг бууруулахын тулд олон зуун тэрбум төгрөгийг нийслэлээс болон улсын төсвөөс төсөөлдөгч агарын бохирдлоо бууруулж чадахгүй байгаа нь анхаарал татах асуудал. Яг одоо миний зогсож байгаа газар бол агарын чанарын мэдээллийн самбар байгаа. За энэ мэдээллийн самбарыг бол харахад 2015 оны 11-р сарын 21-ний өдөр 21 цаг 30 минутын мэдээ гэсэн ийм самбар бол байна. За энэ үнэхээр яг 2015 оны 11-р сарын мэдээллийг энд гаргаад байна уу? Чухам өнөөдрийн агарын бохирдлын агарын чанарын мэдээллийг гаргаад байна уу гэдгийг энэ самбар дээрээс л харахад за агарын бохирдлын мэдээлэл иргэдэд бол ийм буруутай зөрүүтэй байдлаар хүрж байгаа нь бол харагдаж байна. За агарын бохирдлын хэмжээ том ширхэгт тоосонцор 402, за нарийн ширхэгт тоосонцор 381, за хүхэрлэг хий 321, азотын давхар эсэл 80 гэсэн ийм тоонуудыг бол яг ард иргэд бид нар бол яг мэдэхгүй. За холбогдох албан тушаалтнаас эдгээр тоонууд нь яг ямар зүйл заалтыг заагаад байгаа талаар дараах мэдээллийг та бүхэнд хүргье. Эндээс харагдаж байна л да 24 цагийн дунджаар эндээс харагдаж байгаа. Тэгэхээр хүрлэг хий бол яг 24 цагийн дунджийг хараад үзэх юм стандартын хэмжээнээс бол ихссэн. За тэгээд нүүрс төрчийн дутуу эсвэл харьцангуй одоо том ширхэг тоосонцор PM210, нарийн ширхэг тоосонцор PM2.5-ыг бодох юм бол одоо харьцангуй бага байгаа нүүрс төрчийн дутуу эсвэл харьцангуй бага байгааг харж байгаа. Гэтэл том ширхэг тоосонцор PM2.5, за нарийн ширхэг тоосонцор буюу PM2.5 бол стандартын түвшнээсээ хитрээд явсан байгааг эндээс харж байгаа. Тэгэхээр энэ одоо хэвийн байх хэмжээсээ стандартын хэмжээсээ хитрээд ирэхээр агарын бохирдлыг өнөөдөр үүсгээд байгаа. Тэгэхээр бид нар яг энэ хэмжээгийн маань тэр сөрөө харуулга гэж нэрлэгдээд байгаа. Тэр багажаарыг хэмжээд ингээд иргэдэд бол өдөртөө мэдээлж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо агарын чанарын индекс маань өөрөө 0-аас 50 байх юм бол агаар бол цэвэр гэж үзэж байгаа. За тэгээд 50-аас 51-ээс 100 болоод ирэхээр агарын бохирдол хэвийн байна гэж үзэж байгаа. За тэгээд 101-ээс 250 болоод ирэхээр агарын бохирдол бага зэргийн бохирдолтой байна гэж үзэж байгаа. За 251-ээс 400 болоод ирэхээр бол дунд зэргийн бохирдолтой, 401-ээс 500, 500-аас их болоод ирэхээр агарын бохирдол маш их байна гэж үзэж байгаа. Өчнөн олон тэрбум төгрөг төсөвлөж зарлагдаач буурдаг утаа биш бололтой. Агарын бохирдол зарцуулсан мөнгө хөрөнгөөр гэр хорооллыг дахин төлөвлөж, иргэдийг орон сууцчлуулах хөтөлбөрт зарцуулсан бол өдөөд хотын утаа юучгүй болсон байна гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. 2014-өөс 2015 онд агарын бохирдлыг бууруулах ажилд 300 тэрбум төгрөгийг зарцуулсан. Гэр хорооллын нэг гэр бүл 1 м квадратыг 1 сая төгрөгөөр тооцож 30 м квадрат талбайтай байр худалдан авлаа гэхэд 300 тэрбум төгрөгөөр 10,000 айлыг орон сууцчлуулах боломжтой. Гэр хорооллын 60 гаруй хувийг орон сууцчлуулах байж шүү. Харин энэ жил агарын бохирдлыг арилгах гэж хичнээн төгрөг төсөвлөж хөрөнгө нь Улаанбаатарын утаа мэт замрах бол холбогдох албан тушаалт нь төсөв хөрөнгө муу байгаагаас үүдэн утаатай тэмцэх ажиллагаа суларч байгааг хэлсүнэ. Тавьж байгаа ажлууд маань өөрсдөө бас одоо юу гэдэг зорилт төвшөнд хүрээд явж байгаа учраас харьцангуй бас одоо дараагийн одоо энэ жил одоо ямар асуудал хилцэх үү яах вэ гэдэг асуудлыг бол жил болго хэлцээд мөнгөнийхөө дүнгээр одоо өөрийнхөө төсвийн гүйцэтгэлээр төсвийнхөө төлөвлөгөөний дагуу явуулж байгаа ажилд байгаа учраас бол харьцан адил ийм одоо нөхцөл байдал байгаад байгаа юм аа.
гаргасан юм шиг байна тий. Тэгэхээр энэ Баянзүрх дүүрэгт 611, Сүхбаатар дүүрэгт 600 гэсэн байна л да. Бүр тэр Баянгол дүүрэгт 799 гэсэн байна. Яг одоогийн байдлаар гэсэн. Тий, яг одоогийн байдлаар гэсэн үг. Тэгэхээр иргэд маань эндээс юу харж болох вэ? Агаар цэгмэнлэг хороод яг одоо миний амьдарч байгаа газар агаарын бохирдол ямар байгаа. Би яг ямар агаарын бохирдолтой гадаа хэр байгаа гэдгээ агаар цэгмэнлэгөө ороод хараад за аппликейшн утсан дээр суулгаж болно гэж байгаа. Тэгээд тэрийг харсны хойдоос одоо би хүүхдээ салхилуулах гэж байгаа бол тий. За өнөөдөр манай энд би 100 айлд амьдарч байгаа бол агаарын бохирдол их байгаа юм байна. Тэгэхээр би одоо хүүхдээ одоо салхилуулж болохгүй мэн гэдэг юм уу тий. Энэ байдлаараа урьдчилан сэргийлээд ямар ч яваараа гэдэг үүднээс энэ одоо хэмжилтийн үр дүн бид нэр агаарын бохирдлыг хэмжиж гаргаж ирсэн байна. Агаарын бохирдлыг бууруулахад ямар арга хэмжээ авах вэ? Эрчим хүчний үнийг багаар тооцож, гэр хорооллын айлуудад цахилгаанаар халдаг халаагур хэрэглүүлэх, хашаанда мод цэцгээ тари, автомашины хэрэглээг боломжоор багасгийгээд өөрсдөө шалтгааллах зүйлийг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна.